Буддын шашны төв лахас хотод асар том дуган барих болж гин. Дуганы гол багныг хийхэд өөгүй эгц, өндөр хуайлаг, өнчин цагаам зандан мод хэрэгтэй гэж хятадын шинжээж айлджээ. Тэр сайхан цагаан зандан тэрэлтэй хол монгор оронд ургадаг. Цайдан эзгүй говьд ургадаг өнчин ганц модыг цагийн ямагт хамгаарлаж байдаг дөрвөн алд биетэй аягийн чинэ том нүдтэй авраг могоог аргалж холдуулбал авч болно. Харин тэр авраг могоог холдуур харгыг харахын мэргэн тэвэн хэмээх хараамуутай өвгөл мэднэ гэж хэлжээ. Өвдийн далай лам энэ сургаар домдог, югзэр, аран жам, гадир хэмээх дөрвөн ламыг сонгон мэргэн тэвнийг илгээжээ. Тэд явсаар мэргэн өвгнийд хүрч явдал учраа ярьж ямар аргаар авраг могоог зайлуулах тухай асуусан. Их нутгийн хаан онгон ганц зандан элэг буруутанд огтлуулахаас татгалзаж өрд дээр цагийн юмыг би мартжээ. Ухаан санаач уймэрч та бүхний зорьсон хэрэгт тааламжтай үг хэлж чадахгүй дээ гэж гин. За тэгвэл бид замаа хөөхөс гээд залт төвдүүд яваад өгч гин. Өнөө хэдэн төвд нутгийн нэгэн шунаг баянид очиж өвгөн мэрэгнээс үг алдуулж чадвал өндөр шан харамж өгнө. Хэрвээ чадахгүй юм бол хэрэг биш тийм шүү гэж баян сүрдүүлээд чамтай хамт бидний нэгэн цуг явна. Авраг могоог зайлуулах аргыг бичиж авна гэжээ. Өвгөн мэрэгний өнөө хоёр ороход хараа нуудсан настан хамт ирсэн хүнийг мэдсэн. Нутгийн хуучин танд болохоор ууз аргаасаа ярьж эхэлтэл хажууд байгаа аягны шүүгэн дээр харин хулсан үзэгний хягтнах чимээ гарлаа. Башир муу баян бас өнөө хэдээс дагуулж ирснийг мэдэж ярианыхаа чигийг өөрчилж явуулын хідэд ярьснаа хэлээд тавьчихж байна. Ингээд их юм аавна гэсэн баяны шунал талаар болж ирсэн хэрэгэн бүтэн гэсэн төвдийн ордлого тасарч өнчин зандан модыг авахад өөр арга сүүгчлэхээс өөр замгүй болж өдөр шөнөгүй манад сахисаар өлсөж цангасан могоог модноос буухад нь өрсөж авахаар шийдээд авраг могоод зандан 15 хоног сахиж байтал арай гэж модноос буугаад ард талын ууланд хөвөрж ан гөрөө хийсээр урд талын ууланд дамжин ус шандаар ундаасаар яваад ирэхэд нь ургаа зандан модыг нь унгаж аваад хөдлөх гэж байхад алсаас гарсан авраг могоо 10 алд биеэрэн амдан аваад өнөө хидийг ороож хаашин ч хөдлөглгүй хашиж гин. Хайрын сайхан модыг нь харийн дээрэмчд үгүй хийсэнд харамсан уйлсаар авраг могоо насан эцэлжээ. Тэр цагаас хойш авраг могоон яс уул хад шиг овоорч тос нь гол мэд урсаж байснаас тентхийн уулсыг яст тост гэж нэрлэх болжээ. Уйлсан шорвог нулимсан урд талын хонхыг дүүргэж гашуун хэмээх нуурыг тогтоож авраг могойд ороогдсон дөрвийн нэрээр аран жам, дондог, югзэр, гадир хэмээх дөрвөн ойрхон булаг байдаг болжээ. Үний юм хүчвээд хүзүүний мах амтгүй гэж манайхны ярьдаг зүйл өгч бас онсон юм шүү гэж домог төгсдөг юм. Яст тост хэмээх намхан бэсрэг уулс Алтай уулсын бүрэлдэхүүнд багтана. Домогт гарсан зандан мод ургаж авраг могоо амьдрах байгалийн нөхцөл энд байхгүй ч гэсэн уул усны тогтолцоог ажиглан шарын шашны хуурамч номлолыг ард түмэн яаж эсэргүүцэж тэмцэж байсныг
авраг могоогоор зүйрлэн гаргаж хайртай их нутгийн хан баялагийг хайрлан хамгаалж ирснийг жирийн харц ард мэрэгэн тавина гихчээр төлөөлүүлсэн ардын аман зохиолын нэгэн хувилбар ийм бөлгөө.